За сайн байцгаана уу. За энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За та хэд манай ажил төрөл сайхан бүтэмжтэй байгаа үстэй. За өнөөдөр ерөөсөн мөнгөтэй харьцах одоо хандлагын тухай. За гадаадд тэр ялангуяа Чехд байгаа монголчуудад зориулсан юм лайвыг чинь бэлтгээ. Тэгэхээр бид нар гадаад явж ирэн амьдралаа үндсэндээ сайжруулъя гэж явдаг. Тийм ээ. Мөнгө олъё. Короноор ч юм уу еврогоор цалинжий гэж ингэж ийм зорилготой л явдаг штэ. Тийм ээ. Монголд байгаа янз бүрийн асуудлуудаа шийдий. Бас нэг зах хэмжээний цалин өндөр болвол мэдээч хэрэг айлын орлого нэмэгдэх юм бол бидний амьжиргааны түвшин бас нэмэгдэнэ. За гадаадд амьдрах юм бол олон давуу тал байна ч гэх мэтчлэн ийм зүйлүүдийг бодож шийдвэрлээ явцгаадгаа. Орлого мэдээж хэрэгдэгтэй Монголтой харьцуулах юм бол Чехэд бол цалин бол одоо дунджаар яг нэг 1000 евро гэж бодоход 4 сая төгрөг тийм ээ. Тэгэхэд бол Монголд бол 4 сая төгрөгийн цалинтай амьдралын түвшин бол тэр болгон бас байхгүй. Тэр бол нууц шүү тийм ээ. За яг нэг худалдаа бизнес эрхэлдэг хувийн одоо бизнестэй ч юм уу те эсвэл нэлээд томоохон компанид бас зөх хэмжээний байр суурьтай хүмүүс нь бол нэг 3 сая 4 сая бол авдаг гэж магадгүй. Гэтэл бүх барааны үн нэмэгдээд, түрээсийн үн нэмэгдээд, бүх л зүйл бас жоохон хэцүү одоо цалин мөнгө хөрөхгүй байна, махны үн нэмэгдчихлээ гэж одоо бөөл асуудал болж штэ Монголд. Тэр болгоныг та хэд маань бас үзээд хараад л байж байгаа. Тэгэхэд та хэд маань Чехэд очсон, Европод очсон байж байгаа юм чинь одоо тэнд байгаа боломжоо хэдүүлээ бас цаг алдахгүй тэр мөнгөний үнэ цэнийг айгүй эрт ойлгож хураах, хадгалагч гэдэг юм уу одоо яг зорьсон зорилгоныхаа төлөө ашиглаж мөнгийг өөрийнх нь төлөө ажилуулах тал дээр л хэдүүлээ фокуслж ажилламаар байна. Тийм ээ. За тэгэхээр орлого олох хэрээр амьдрал яг л хэвийн байгааг бид нар нилээдгүй анзаардаг. Да ялангуяа нилээд олон жил болсон хүмүүсийг ингээд анзаараад лахад миний найз, миний дүү, миний таньдаг хүмүүсийн амьдралыг бас зарим нь хараад ахад ерөөсөө л урд тормоогоо авч хой тормоогоо нүгсэн хэвээрээ нэг тиймэрхүү хандлагатай байгаад байдаг. Тийм биз дээ. Зарим нь бол зах хэмжээний бас нэг багч гсэн орлоготой байсан гэсэн зах хэмжээний тэрнээсээ бас хэдэн төгрөг цааш нь хийгээд тэгээд одоо тэр хөрөнгө оруулалт гэдэг юм жинхэнэ утгаараа орцсон. Одоо ингээд бас 5 төгрөгөө 50 болгоо 500 болгоо 5000 болгоод ингээд явж байгаа хөвгтүүч бас байна. Орлого олох хэрээр амьдрал нь яг л хэвийн байгааг анзаардаг. Тэгэхээр эдгэрийн ерөөсөө олсон орлогынхаа хэвээр зарлага нь өсөд байгаа хандлага л байгаад байгаа байхгүй. За тэр дээр одоо цалин буухад чинь айл хизээний буугаагүй байхад нь янз бүрийн тооцоо хийгдээд айл үрэгдсэн тэр мөнгө. Бид мөнгө олж чаддаг шүү дээ. Гэхдээ түүнийгээ өсгөх тал дээр л алддаг ийм л түгээмэл алдаа байгаад байдаг. За энэ лайв бол мөнгө олдог хүмүүсийн тухай биш шүү. Мөнгө олоод мөнгө олгож чаддаг, мөнгийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг хүмүүс хандаагүй юм шүү. Цалин оронгууд баян сарын эцгэхэд л дараагийн цалин буухаас өмнө ингээл хосорчдөг. Даалс нь юу болоод өнгөрөө гэдэг л асуудал үүсдэг. Нэг мэтгэл 5 корон чүлдэхгүй ингээл тусгацсан байдаг. Хуу хамаал. Ер нь бол энэ асуудал орлоготой биш санхүүгийн дадлагын асуудал сахилга батын тухай л ерөөсөө асуудал яригдах гэдэг. Ерөөсөө сахилга бат гэдэг чинь хамгийн чухал юм байдаг юм байна мөнгөнд ерөөсөө. Би ч өөрөө сайхан тэнэгтчихлээсэн шүү дээ. Саяхан л Чехэд очичоод ерөөсөө орлого ордог л байсан, цалин орж л байсан, нөхөр цалин авч л байсан. Тэгэхэд л дараагийн цалин болоход бас л мөнгөгүй байсан үгүй байж л байсан. За тэгтээ яг бас нэг хоолны мөнгө нэтрэгээл ингээл янз бүрийн аргаар л одоо яавал мөнгө тогтоох уу гэж толгой гарчлаж байсан саяхан шүү дээ. Тэгэхээр энэ зовлон би бол өөрөө мэддэг учраас та хэдтэй энэ зөвлөгөөнийг өгөх гээд идэг байхгүй. Хүн очиад хөл алддаг нэг харахад аюу их мөнгө бол тэгэл бүх юм Монголын ханшаар бодоод байдаг. Анх очиж улсууд бол. Монгол тийм байгаа юм чи өө энэ би ста дажгүй мөнгө авчлаа шүү дээ. Юу 4 сая ста. Яа ямар гоё байсан даа гэл нөхөртөөгөө очиж улсууд бол бүр боломжийн гэр бүлийн хоёр бол хоёулаа нэг уралдаа хоолой гэж ичээ цаанаа байрныхаа мөнгө өгчих юм бол тэгээд хүүхдүүд очиагүй үед бол боломжийн таваар унцаас хийх нь хийчдэг зарим тийм ээ. Хүмүүс мөнгөний тухай муу ойлголтоо бол мөнгө өөрт нь ажиллах систем хийгддэггүй. Насаараа л мөнгөний төлөө л амьдрдаг. Тэгсэн хэрнээ тэр мөнгө нь хаана байгаа юм бэ?
десоутопинизм. Тийм ээ. Ямар ч мөнгө гэдэг чинь ер нь яадгийн орлого зарлага гэдэг нь яадгийн ер нь яаж энэ мөнгө ингээд хөвөрдгийг те энэ тухай ямар ч ойлголт байхгүй, ойлгохыг хүсдэггүй, ном сонин уншдаггүй, сайн яваа, нэг дэвшилтэй яваа, мөнгө бас өсгөж чаддаг тийм хүрээлэл байхгүй. Тэр тэгсэн хэрнээ тэрнийг мэдхийн төлөө биш байгаа бол уучлаарай танд мөнгө таны төлөө хөдлөхгүй, хизээч хөдлөхгүй. Тэр систем таны төлөө ажиллахгүй гэсэн үг. Та угаасаа тэр мөнгөний боол мэд. Уучлаарай, боол мэдл байна. Та тэр мөнгөндөө захирагдаж амьдарч. Тэр үнэн шүү дээ. Хатууч гэсэн үнэн. Бид хэдийг олддог вэ гэд тэрэндээ ч гол нь биш. Хэдийг үлдээдэг вэ гэдэг дээр л одоо жоохон фокуслах хэрэгтэй. Олохын хэрээр л олдог. Хуран хумсаа хомлон байж хил усын сайн мэдхгүй хэрнээ яста тата тунгаа хийгээд хичээгээд тэр нэг мастер, тэр нэг даргыг, тэр нэг орчуулагчийг аргыг нь олохгүй бид нар тэр мөнгийг олох гэж бас л чамгүй хичээд ирсэн хүний нутагт. Тийм сайхан жаргалтай олддог мөнгө биш шүү дээ. Тийм ээ. Олоход амар хадгалгаад хэцүү гэж яг үнэн үг шүү. Яг үнэнтэй бол. Монголд ч адилхан шүү дээ. Цалин авлаа хадгалахад маш хэцүү. Олоход бол одоо за яг нэг цагаас цагийн хооронд за нэг гэрээнийхээ дагуу нэг цагийн төдөн короноор ингээд цалинжаал мөнгө авчдаг. За тэр ажлаа таслахгүй бол тэр мөнгийг олоод авна. Та хадгалж чадчихэв үү? Одоо та нар яг энэ лайвын доор хадгалж чаддаггүй гэж бичээд үзтээ. Эсвэл бүр бичгээсээ санаж одог бол өөрөөсөө асуу. Би ер нь мөнгө хадгалж чаддаг хүн мөн үү биш үү? Орлогыг бол та нар бүгд олж байгаа. Сайн олж байгаа учраас тэнд чээгүүдэд үнэлэгдээд ажлыг хийгээд хөөгдөхгүй шиг ингээд айтаахан үнэлэгдээд бүр нэг үнэлэгдэхгүй тэгээд халагдаа тэгэл явж л байгаа. Өөр зээлийн асуудал аягүй их ярьдаг байхгүй юу? Ерөнхийдөө бол өөр бол ядуурлын шалтгаан биш шүү дээ. Харин санхүүгийн боловсралгүй байдлын л том шалтгаан. Энэ бол маш их аюултай. Санхүүгийн боловсралгүй айл ерөөсөө хизээч мөнгөтэй болж чадахгүй. Хүний нутагт бид маш их хөдөлмөрч гэдгээрээ хөдөлмөрөөр магтуулж тэгвэл байгаа юм чинь сайн ажилтдаг л байж таарна шүү дээ. Мөнгийг олдог л гэсэн үг байхгүй ерөөсөө эцээцтэй. Монголчууд үнэхээр ажилд сайн ч гэдэг юм уу тийм монголчууд бол үнэхээр амархан дасан зохицохтой чадвар сайтай юм олохдоо сайтай юмыг сэргэлэн сурдаг амархан сурдаг гэл ингээл магтуулж л бид нар хүний хүмүүст. Тэгвэл манай монгол хүний олсон тэр хөдөлмөрөөр олсон мөнгөний тэр цикл нь хаавар яваад байгаа юм бэ гэдэг л асуулт байгаад. Тэр мөнгөө хааш нь үрээд байна? Юунд зориулаад байна? Юунд зарцуулаад байна? Гадаадад орлого бид нар сайн олж байгаа ч гэсэн хэрэглээ өндөр байгааг та өнөөдөр ойлгож байгаа болов. За жишээл наадсахын жишээ шүү дээ. Чехэд ажиллаж байгаа монгол хүн, Шведэд ажиллаж байгаа монгол хүний хоёрын ялгаа. За Шведээс 3 дахин Чехээс илүү орлоготой байдаг. Яа эсвэл Шведэд л очиж ажил хийсэн гэл ингээл уулгаалдаа л байдаг. За Монгол Чехийн хооронд бол за Монголд байсан дор бол ерөөсөө Чехэд очиж ажил хий. Чехэд бол ерөөсөө хамгийн багадаа л нэг 2-3 сая 3-аас 4 сая олдгийн байж тээ. Тэгэхэд би энд сая 500-аас илүү хэвтрэхгүй байна миний цалин Монголд. Тэгвэл ингэж амьдарч байхаар би хүүхдээ бодоод ерөөсөө тав тухай бодоод төвчрлээс холдоод утаанаас холдоод улс төрийн энэ чагсаалаас холдоод би гадаадд оронд очиод ингээд ажил хийж хөдөлмөрлөх юм бол би 4 саяг авчих юм байна гэж бод. Гэтэл энэний ард бидэрт ямар асуудал байдгүй. Хамгийн гол нь бид нар яг энэ асуудал энэ мөнгөний асуудал бидэрт ерөөсөө Чехэд очиход түрээсийн үн ямар вүлээ? Гэрэл чидэнгийн үн ямар вүлээ? Интернетийн үн ямар вүлээ гэж та ер нь боддог уу? Чех, Швед 2-3 дахин илүү цалинтай ч гэсэн Шведийн байрны үн, Чехийн байрны үн хоёрыг харьцуулж бодох бас хэрэгтэй л байгаа. Бас л 3 дахин илүү үнэтэй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө орлогынхаа хэрээр, цалингийнхаа хэрээр тухайн орны хэрэглээ бас л тэр төвшөнд бас л өсөж идэг. Тэр чинь бас бичигдэг байл тийм ээ. За яг үнийг ойлгосон нэгэн за тэгвэл ерөөсөө ялгаагүй юм байна шүү дээ. Би Монголд ингээд ажиллаж хөдөлмөрлөд ингээд явж байгаа юм чинь Чехэд очиод би адилхан л 3-4 сая авах юм байна шүү дээ. Би Монгол 3-4 сая төгрөгийн цалинтай байгаа юм чинь
Тэгвэл би Монголд ядаж ээж аавынхаа байранд амьдарч чинь ядаж манай өөрийн маань хашаа байшин байж чинь тэгвэл би яах гэж тэгвэл тэнд очичоод бас нөгөө 3 4 сая төгрөгнөөс дахиад байрны мөнгө тэнд төлөх гэж би Чехэд очиж амьдрах шаардлага байна уу гэж. Зарим нь бол тэгж л боддог баг. Тийм ээ. За тэгвэл нэг хэсэг нь буцъя гэж айгүйх боддог. Тэгж бодсараад нэг мэдхэд 2 жил, нэг мэдхэд 5 жил, нэг мэдхэд 20 жил, нэг мэдхэд 30 жил амьдэрсэн байдаг. Буцаж чаддаг. Үнэхээр цаг хугацаа аюу хурдан, тийм ээ. Бид хэд стандараар уймарсаар адил нэг 5 цусаа цааш нь хийх гэсээр л эх орондоо очие гэхлээр нөгөө 5 төгрөг нь байхгүй болохоор чи гадаадад өчнөө болчиход ядаж нэг хашаа байшингийн мөнгө хийгээгүй юм уу? Чамаас ам асуух зөндөө байгаа шүү дээ. Хас эхлэл байгаа. Гэтэл бидтэй. Тэгэхээр он жилүүд маш хурдан өнгөрчдөг. Хамгийн гол нь мөнгөгүй дээр нь мөнгө хуримтлуулж чадаагүй дээр нь залуунаас алдсан байдаг. Хамаг нөгөө нэг ирч хүчтэй, эмоцтой, сайхан ирч хүчтэй, сайхан амьдрал босгож яадаг тэр нөө эрүүл саруул сэтгэн бодох чадвар сайтай үе яг тэр сайхан залуунаасаа бол нэг мэдхэд Чехэд юм уу гадаадад өнгөрөөцсөн л байдаг. Анх би гадаадад очиод их мөрөөдөлтэй явсан хөөн гэд хүмүүс зөндөл ярьдаг шин тий. Би бол тэгнээс алаад өгнө гэд очиж л байсан. Гэхдээ амьдралын одоо энэ маш их зүгээр хичээл яаж амьдрах ёстойг нь зүгээр гадаадаас нэлээд сайн сурч ирлээ. Мөнгийг бол яг үндэ бол хурааж бол тэр болгон бас сайн чадаагүй гэдэг яриа бол бид нар зөндөө найз зөндөө хүмүүсээс сонсч байсан шүү. Яг үндэ хэлээд. Яг хөө тэнд нэг амар тайван амьдарч өөр хүүхдүүдтэй амар тайван байдалд энэ удаа яагаад юу нэг маргаашийг өнгөрөөхийн төлөө зүгээр нэг амар амгаланг байлгахын төлөө л гадаадд байгаад байгаа юм уу та тий. Тэгвэл нэг том мөрөөдөл, том хүсэл зорилго нь хаана байгаа юм тэгвэл. Яг хүн гадаад очихлоор яг үндэ хэлэхэд хүн би юу чаддгийг над хаана яг нэг товчхон хэлэхэд хүн өөрийгөө яг олдог. Би юунд чадвар байна? Би ямар ч одоо тэсвэр төвчээргүй юм байна? Ямар ч одоо хүнтэй харьцах чадваргүй юм байна гэдгээ хүн өөрөө олоод харчдаг. Бусдыг буруутгадаг ч гэсэн хүн өөрийгөө дүнждэг чад. Тэр боломжийг бол яхахгүй тийм гадаадд л чинь мэдэрдэг. Яг гэвэл аав ээж үр хүүхдээсээ холдчихдаг, хамаатан садангаас холдчихдаг. Эх орон чинь хамаатан садангууч чамаа эрхлүүлээд чи бол юу ч ойлгоогүй гадаадд очиод тэнд ойлгодог байхгүй. Хүний нутагт ойлгодог. Яг гэвэл тэн чи ерөөсөө чи ганцаараа л өөрөө өөрийнх нь төлөө чиний төлөө хин ч авахгүй чи өөрөө өөрийнхөө төлөө яв. Тийм учраас яг л мөнгө олохоос илүү хүн өөрөө өөрийгөө л олсон байдаг гэдэг нь үнэн шүү яг үнэндээ. Мөнгөтэй болно гэдэг ерөнхийдөө бол сэтгэл зүгээ удирдах чадвартай холбоотой маш том асуудал нэг. Сэтгэл зүгээ удирдах чадвар гэдэг та мөнгөтэй болъё л гэж байгаа бол энэс л эхлэх хэрэгтэй. Энэ тухай бол маш их подкаст, маш их номыг бол би уншижсэн, маш үнэн гэж боддог. Сэтгэл зүгээ удирдах та сахилга баттай байх. Дэлгүүр ороод зүгээр харсан юм болгоно ёо энэ ямар хөөрхий өө энэ яасан гоё ингээл цавчид дайраал нөгөө нэг 5-10 корон авсан 1000 евро ч доороо штэ нөгөө юмных нь үнэ адилхан үнэтэй байх штэ Монголоос илүү үнэтэй байгаа. За тэрийг аваад за нэг 10 корон 20 корон 30 корон гайгүй юм шиг санагдавч тэр нь явсаар агаад нэг мэдгээд юучгүй л болсон байдаг. Сэтгэлийн хөөрлөр худалдаа авалтыг бол шууд одоо зогсоох хэрэгтэй. Та тийм л хамтлагтай авал та хэзээ ч чиний төрөв чинь мөнгө тогтохгүй. Сэтгэл зүгээ хүн удирдах чадвартай. За энэ яг үнэхээр надад хэрэгтэй идэв. Би энэгүүгээр амьдрч чадах уу? Чадахгүй бол одоо авъя. Тийм ээ? Талах идэхгүй бол би өлсөд ивэл би хоол юм уу талхмааслаа авч идэхгүй бол бид нар амьдрч чадахгүй. Тэгэхээр авчласаа таараа. 2-3 пууз гэрээ дүүрэн шкафар дүүрэн баахан гой хувцас байж ах дээрээс нь нэмж авахд энэ бол одоо сэтгэл хөдлөл гэхээс өөр юу гэх юм. Нөгөө нараа маань нөгөө сараа маань тийм гоё юм авчиж. Энээс л авч өмсөе. Энэ ястай их зүгээр юм аа гэл. Тэрнээс л авч үе тэр ястай их сайн юм байна гэл. Ингээл гүгээд. Ямар ч төлгөөгүй худалдаа авалтыг хий. Үнэндээ бид мөнгөн захирагдаж төрөвчтэй мөнгөнийхөө хэмжээнд л худалдаа авалт хийдэг.
Тэгэхээр нөгөө нэг зарчимгүй дотоод нь сэтгэл зүгөө удирч чаддгүй нөгөө нэг сахилга мөнгөний тухай ямар ч ойлголтгүй ямар ч сахилга батгүй хүн чинь бол ерөөсөө цалиндаа л тааруулж амьдрын шүү дээ. Би өнөөдөр нэг 28,000 кроны цалин авдгаа, нэг 2,000 кроны цалин авдгаа, евроны цалин авдгаа гэхэл тэрэндээ л тааруулж худалдаа авал. Тэгэхдээ тэрнээс нь давчихсан айл хэзээ давцсангүй ч байдаг. Би их цалинтай юм чинь болж л таараа шүү дээ. Хүннийг л амьдрын шүү дээ гэдэг өөрөөгөө аюу өмөрдөг гинэ хүн. Би ер нь яахлаар нэг амьдрахын төлөө би нэг хэсэг юмас татгалзах хэрэгтэй юм. Би хүснээрээ амьдрч байгаагаараа баймаар шүү дээ. Бас нэг хүнээс дутхгүй гоё хувцастай баймаар нь хүнээс гоё дутхгүй өнөр тамартай байвал тимч өнөртэй ус авч ямаар байна. Тимч Монголд одоо өчнөө чихэр боо янз янзын гоё юм байж байгаа чинь Монголоос ахиалаад нөгөө хэдтэй Монголд байгаа хэдтэй лай болоод ингээл явцгаач л байгаа. Яг үндэ л тийм ш. Гэхдээ өглөө юу тийм юмнууд захгүй бол бидэнд одоо суралцах зүйл ирсэн маш их байна. Ерөөсөө энэ суралцах зүйл суралцаж эхлэегүй бол мань мэд ч гэсэн одоо үдээд өстөлээ. Хин нэгэнд галаа болоод явж л авах байсан баг чигт. Яг үндэ хэлэхэд. Суралцаж эхэлсэндээ би өөрөөсөө бурхан тэнгэртээ залбирч хүрээлэлээ зөв олсондоо залбирч өнөөдөр одоо хүртэл би одоо ингэж жаа гарцсан өнөөдөр тэнгэртээ талхах шиг явдаг. Сурахгүй бол чи хинч биш болно шүү. Яг үндэ хэлэхэд. Зүгээр нэг өнөө маргааш зүгээр нэг ажил төрөлдөө явсан болоод өнөө маргааштай зүгээр нэг хин нэгэнтэй нэг бөмбөг хөөсөн болоод хин нэгэнтэй нэг билет тогсныгаар тэргээл цаг заваа бийсэн маш сайхан зөв өнгөрөөчлөө гэд ингээд бодож яваад байдаг. За нэг хаяа сайхан мах шарж идэх гоё л доо. Тэгтэл одоо зуны цагт бол тэгэл хитрхи шоу юм хитрхи одоо 6 цэнгэл хитрхи одоо нэг бүх юм чинь ингээ хитрхи төвшөндөө хурцчлаар хүн чинь ерөөсө болох байдаг. Тэрний чи харж чиний төрөвч уйлж байгаа гэдгийг бас мартаж болохгүй. Пинизинти бидэнд өөр төлдөг зуршлаа өгдөг зуршил руу шилжүүлээ гэд би нэг дээр нэг подкаст сонссон. Амар гоё үг санагдсан. Зүгээр л нэг ингээд цалин аваад өөрөө төлдөг. Тэр хамтлагаас хідүүлээ одоо болчих л доо. Яагаад би заавал цалин буугаад нэг баахан амтнд үр тарааж явах хэрэгтэй юм бэ? Баахан амтнаас зээлэр баахан юм авц. Тэрэнд орвол бид нар хэн нэгэнд нөгөө нэг өөр зээл хоёр шал хоёр тустай юм гэж би бас контент оруулаад байгаа шүү дээ. Хин нэгэнд магадгүй чи цалин авахаасаа өмнө нэг ямарваа нэг юм том хөрөнгө оруулалт хийчихээ тэрнээсээ харин ингээд цалингаас төлөөд явж байгаа бол эн чинь бол окей болж штэ. Монголд нэг сайхан байр авчихсан тэрнийхээ мөнгийг сар болгон цалингаас төлж байгаа бол эн чинь бол юу супер. Эн чинь зөв чи явж гин гэсэн үг. Чиний толгой чинь зөв ажиллаж гин гэсэн үг. Хүн тархитагаа айгуу сайн нөхөрлж авах хэрэгтэй юм шиг байгаа шүү дээ. Ер нь бол тархийг хүн бурхан бидэрт яах гэж өгсөн юм. Боднаа тархитагаа нөхөрл найзлал гэж өгсөн юм байгаа үстэй. Ер нь бол сар бүр цалингаасаа нэг 5-10 бүр байгальдээ бүр уул нь бол нэг 18-аас 20% цааш нь хийж сурмаар байгаа. Тэгээ чадахгүй бол ядад 5-аас бүр багаас нь эхлээд сураад хэвшил болгочихлоо. Тэр дадал чинь чамайг сүүлдээ бүр нөгөө байн хэвшсэн бүр тийм зан төлөв болоод ингээд нэг мэдхэд чиний даасан өчнөө мөнгө хөрөмтлөгдсөн. Гал гарч ирсэн ч тэрнээс мөнгө авахгүй. Ингээл сурагчмаар байгаа. Өөртөө тэр сахилга батыг суулгачмаар байгаа байхгүй хэвлээ. Мөнгө чинь өсөхтэй ч амархан өргөдөхтэй ч айгүй амархан ичэд. Бид нар яг үнэндээ эцэс зээл төлөх гэж хүн төрсөн юм уу? Ер нь энэ хорвоо төрсөн. Амтармаар байж штэ гээл те. За зээл аваад ингээд ингэчи гээл нэг тийм хөнгөн шийдвэр гаргаад нэг том нэг харахад нэг аюу том алдаа гаргацсан байдаг. Ягаад гэвэл ерөөсө мөнхийн тэр орлого нөгөөх нь ядж хахад өсдөг орлого биш, тогтмол орлого. Тэрнээсээ ингээд төлөөд явж байгаа юм чинь айлтгүй гээл уучлаараа маргааш та юу болох юм чиний амьдралд ямар өөрчлөлт орохыг хэн ч мэдэхгүй шүү дээ бид нар. Өвдчүүл яах юм, хөл гарчин дэмтчүүл яах юм, эсвэл одоо гів гинт Монгол явах бол яах юм, чиний дансанд хэн мөнгө хийх юм. Дараа чинь зээл авал Монгол явах уу? Ингээл нөгөө урт тормоогоо чадвармаагаа нөсөр авах уу? Ингэсээр л хамаг нас чинь ингэсээр л нөгөө гадаадд очсон нөгөө зорилго маань хизээ биелэх юм бэ? Хизээ та тэрэндээ хүрэх юм бэ? Тийм ээ. Тэгэхэд зарим нь бол за нэг цалингаал нэмчүүл би өөртөө сайхан амьдрах гээд байна. Ядад нэг 2 юм уу 5,000 цасны цалин
тэ ажиллал олмоор байна гээл нөгөө овоо хийгээ сурцсан ажилласаа гараад нөгөө шинэ ажилд очиод нөгөө шинэ ажилд нь баахан таних мэдхгүй мастер дарга цэргүүд байгаад байдаг. Баахан таних мэдхгүй хүрээллүүд нь монголчууд нь зөндөө. За тэгэл шал өөр орчиндгүйгээд орчдөг. Улам хэцүү байдалд орчдөг. За нэг иймэрхүү асуудал. Тэгээд нүүдэл суудлын хэлээр өчнөө зардал болдог. Угсаал тэгдэг штэ. Тэгэхээр ер нь тогтвортой ажил нэг ажилтаа тогтвор сурчлалтай байх ач холбогдлыг би дээр нэг лайваар ярьжсэн та таад тий. Ерөнхийдөө энэ сэдвэр би ер нь ойрхон бас ярьж л байгаа шүү дээ. Таад маань сонсч л байгаа. Энд нэг юм хэлэхэд за энийг авгаа энийг ийм яриад сонсохгүй байж та нарт сонголт байгаа шүү дээ. Яг зэцэн. Сонсох нэг нь сонсголтой, сонсохгүй нэг нь алгасчих болно шүү дээ. YouTube дээр зөндөө гоё танд хэрэгтэй юмнууд байгаа шүү дээ. Тэрнээс биш их чин та нарыг албадаад заавал миний юмыг сонс гэж байгаа юм огт байхгүй шүү дээ. Авахыг аваад хэрэгжүүлээд ч юм уу эсвэл нэг санаа аваад хүн чинь бас нэг санаа авах юм зөндөө шүү бас. Мөнгө байгаа шалтгаан юу? Ерөөсөө таны цэцгүй байдал сахилга батгүйгээс л болж байгаа. Дахин хэлье. Хүн өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна гэж мэддэг хэрнээ өөртөө итгэлгүй айцтай дандаа явчихдаг. Яг үнэн шүү энэ. Баян хүмүүс да энэ мос баяцуул гэл. Энэ мос эднийхээсээ ийм маш авчиж гэл. Мөнгөтэй болохгүй гэл. Тэрч бүтэхгүй, энч бүтэхгүй гэдэг нэг санал ярихлаар тэрэн шиг худлаа юм байхгүй. Тэрч ловер, энч ловер гэж бол бусдын мууг л олж харах гал хичээгээд байдаг. За уучлаарай тэгвэл та өөрөө тэгвэл тэднээс илүү сайхан амьдарч та гэж бас хэлмээр санагддаг шүү дээ заримдаа. Шүүмжилж байгаа хүнийг шүүмжлэх юм бол тэр шүүмжилж байгаа хүнээс илүү амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг надад л. Чи өнөөдөр ямарваа нэг мөнгөний тухай ямарваа нэг ойлголтгүй чи өнөөдрөөс эхлээд ер нь мөнгөний тухай суралцаж эхлэхгүй бол чи бүх насаараа л мөнгөний одоо нөхцөл байдлынхаа золиос болоод явнаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тухайн мөнгөндөө л захирагдаад яв. Мөнгө чамайг захираад явна ерөөс. Чи мөнгөийг биш. Хэзээ чи мөнгөийг захирахгүй. Тэгэл нэг бахан болж бүтэхгүй байгаа юм а за ээж ав туслаагүй ах дүүнэр дэмжээгүй тэр ч тийм том албан тушаалтай мөртлөө надад тусалсангүй гэж нэг л гомдсон одоо гоншинсон жанжин гэсэн асуудал байдаг. Тэгэл өөрийнхөө амьдрал ерөнхийдөө нэг тийм дасан зохицсон байдалтай байдаг. За тэгтээ тэргүй энэ чихэд байгаа улсад бүгдээрээ л ингэж амьдрдаг юм биш. Хаа нэг овоож гисасан юм угаасаа алга тэгвэл би ч гэсэн ялгаа байхгүй. 2 стаканд ус хийгээд биш 2 стаканд нэг нохон бөөс хийгээд би дээр нэг лайв дээр ярьжсэн тий. Хоёулынгийн зэрэг таглаад нэгнийх нь таглааг ерөөсө цаг хүртэлгүй хугацаанд авчихад тэр нохон бөөс чинь амар ирчтэй амтарч маш хурдтай нисэд гараа явчихна. Тэгэхэд нэг бүтэн өдөр чинь таглаатай байж байгаа нөгөө нохон бөөснийх нь нөгөө стаканыхын таглааг авахд тэр дотроо ингээд нисээ сурцсан байвал яах вэ? Яг тийм байдалтай л дасан зогцсон байдал байдаг. Яг тэр нохон бүс шиг тэр стакан дотор байгаа нохон бүс шиг дасан зогцсон байдаг. Ингэж болохгүй бүтэхгүй байгаа юмдаа хүн илэрнэ гэж ер нь ямар тэнэг байж болохгүй шүү дээ. Хизээж болохгүй шүү дээ хүн. Би өнөөдөр мөнгөгүй байна. Би өнөөдөр цалингийн хооронд би ямар зээл төлөх гэж хин нэгний өрийг дарах гэж тэнд чехэд очоогүй байгаа үстэй. Тэр хаа байсан Монголоос тэр хаа байсан Праг руу тэр чех рүү тэр Герман Дрезден руу яах гэж явсан юм. Суралцах гэж мөнгө төгрөг олох гэж хөрөнгө оруулалт хийх гэж бизнес хийх гэж бас зөв хэмжээний ар гэрээ тижих гэж тийм мянган зорилго байсан л таарч. Тэгвэл тэр зорилго чинь өнөөдөр биелж юм танд. Өөрөөсөө заавал хүн асуух хэрэгтэй. Тэгэхээр зүгээр тий байгаа байдалтай дасан зогццоон тэгээд инээ чанаагаад болж нэг хүн харахад нэг сайхан хувцастай цэвэрхэн хувцастай хүн харахад нэг сайхан ажил төрөлттэй. Цаанаа болохоор юу ч байхгүй тийм байж болохгүй шүү дээ. Гадаад ч биш монголч биш ийм байж болохгүй шүү. Хүн чинь монголчууд чинь арайч тийм бас сууд биш үстэй. Өг дээцийн өг түүхийг харахад дэлхийг Европыг байлдан дагуулж ирсэн ийм ард түмний үр сад үстэй бид нар чинь. Бидний тэр цус энэгээр явж л гүйж л байгаа шүү. Тэгэхэд бид нар ном сумаараа байг гэхэд бид нар өнөөдөр мэдлэгээр чадвараараа тэдрийг жинкнээсээ яаж явах хэрэгтэй.
байлдан дагуулж явах хэрэгтэй үст. Гайхуулж яа эдрийн өстө оюун ухаан, эдрийн хөдөлмөрч байдал, эдрийн авхаач нэгжил байх хэрэгтэй үст те. Чиний гадаад ертөнц дотоод сэтгэлийн чинь тусгал гэдэг. Ер нь хитрхи их нэг тийм гангалцсан улсууд ингээ харахлаарэ тархин хоосон болов гэж бодогддог шүү заримдаа. Хитрхи нэг тийм те. Аимшигтай брэнд болоод бом брэнд болоод 4-5 бүгж мөх зүгээл ингээл яа тэр цаанаа бол очиж янзантай л гэж харагддаг яг үндэ л. Гоо цахандаа л анхаарат. Тархиндаа хүн анхаар хөрөнгө оруулалт тархиндаа хийх хөрөнгө оруулалтаа хүн илүү анхаарах хэрэгтэй байх. Гадна талын тэр гой бижээ, гой хувцас мэдээж юм залуу хүн гоёлгүй л яах вэ? Гой хувцас өмсөлгүй л яах вэ? Тэгвэл та хизээ тархин зингэлэх гээд байгаа юм бэ? Таны тархийг цэцэг гэж бодоход услахгүй бол өвчин үсттэй тэр цэцэг чинь. Тэг та услахгүй байгаад байгаа юм хизээд услах юм бэ? Бүр өвчээгүй байгаад ирэнд одоо жоох усалж юм байна шүү дээ. Тэгжээж л тэр цэцэг чинь саахан ургаж таны амьдрал чинь хамаагүй дэш болно үст. Ер нь одоо энэ ингээд боддог байхгүй еврейчүүдийн ухаан гайхалтай санагддаг. Еврейчүүдийн тухайн ном за яг еврейчүүдийг дэлхийд даяараа тийм ийм гал муусаа тэр нь надад ерөөсө бодли байдаггүй. Ерөнхийдөө бол еврейчүүдийн энэ ухааныг бичсэн тухай одоо тэр ээжийн хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа ухаан хүүхдүүднээ одоо тэр боловсралтай байгаа тэр ертөнц бол үнэхээр гайхалтай тийм ээ. Эдгэрт бол ингэж байгаа байхгүй ертөнц чамайг хуглах, нуглах гэж байхад чи нэр төрөө болон гэр бүлээ авч хүлдэх тэр ухаан чамд заавал байх хэрэгтэй. А тэр ухааныг бүр багаас нь ээж аав нар суулгаж явах хэрэгтэй. Чи өнөөдөр зүгээр нэг ажилдаа явчаал ирчээл гэртээний хоол цагаа идчихэл ингээл тэгсэн мөртлөө үр хүүхдүүдтэй ямар ч асуудал тэр ухааны тухай нэг ч үг ярихгүй, нэг ч одоо хөрөнгө оруулалтыг тархинд нь хийхгүй ингээд байвал таны хүүхэд ямар хүүхэд болж өсөх вэ? Ойлгож үзье. Тийм ээ. Ирээдүйн ямар байх вэ? Ингээд тэгэд ингэж байгаа байхгүй. Еврейчүүд их хүчтэй биш. Тэд унсан ч босож ирэх энгийн логикийг мэддэг учраас гайхалтай хүч хэрэг байдаг гэж бичсэн байл тэр номон дээр. Еврейчүүдийн номыг бас их уншдаг л да би. Яг үнэн шүү дээ. Хүн унж олноо, алдаж оноо болно. Босож ирэх тэр хүч та бидэрт заавал байх хэрэгтэй. Би таадас асуумар санагддаг л да. Ер нь би өөрөөсөө ч гэсэн ер нь бол өөр зээлэнд баригдсан хэвээр амьдрал байх юм уу хэдүүлээ хүний нутагт. Эсвэл эрх чөлөөтэй, тайван, илүү өөрийн дарамтгүй амьдрах уу? Илүү тайван унтаж амармаар байна шүү дээ. Янз бүрийн экзекуцээс аймаргүй байна шүү дээ. Янз бүрийн хин нэг нь хаалга тогшоолны сагнаа нь орж ирээд хамаг эд хөрөнгийн чинь лацтаад ломботоод тэр их дарамт гэдэг чинь хүнд бол зүгээр л будаа болгодог асуудал шүү дээ. Яг үндэ л. Нэг захиа өөр шаардсан нэг захиал хүний сэтгэл зүг будаа болгодог шүү дээ. Яг үндэ. Тийм биз дээ. Тэгэхээр бид нар сахилга батхгүйгээсээ болоод ямар сэтгэл зүйн одоо тийм бие удирдах чадваргүйгээсээ болоод тэр захиаг хүлээж авчих шүү дээ. Яг үндэ өнөөдөр. Тийм биз дээ. Тэгэхээр тэрий одоо даан ялангуяа шинээр очиж байгаа хүмүүс бол тэр сахилга батыг ерөөсөө банкнаас хол бай гэдгийг би хэлж байгаа. Ер нь хол бай. Тэрээс биш Монголд ч гэсэн банкуд зээл ав гэж Америкт бол зээлгүй өргүү нэг ч хүн байдгүй гэж байна. Бүх юм ингээл ав гэж сал болгоол. Тэгэл насан туршдаа ямарваа нэг зависли гэж ярьдаг чинь хараат байдал болчихсон. Нэгдгээд хараат байдал болчихсон. Хэн нэгэн чи заавал нэг хэдэн төгрөгөө нөгөө зовж болсон хэдэн төгрөгөө төлөхөл болцсон байдаг. Амьдрал яг л тийм байдаг. Ганц чехийн асуудал биш шүү дээ. Монголч ч тийм л байна шүү дээ. Баахан аппликейшны зээл одоо бүр цусгүй алж ш хүмүүсийг яг үндэ хэлэхэд. Мөнгө болохоор л аппликейшны зээл ингээл авчдаг юм байна. Тэр нь бүр чөлөөтэй ээж байдаг юм байна. Цалин мөнгөтэй л бол асуудал байхгүй. Ингээл өгдөг юм байна. Дэлгүүр хашаанууд нь RPM-ны дэлгүүрүүд нь NCU-ийн чинь шөнө 12 цаг. Шөнө өглөө 5 цагт арих авсан бил чөлөөтэй. Тэгэл нөгөөдөр гүүгээл хамаг мөнгө тийш нь авч өгөөл. Аппликейшны зээл авчихсан цалингаа бууж амжаагүй байхад нөгөө аппликейшны зээл төлөх болцсон л байдаг. Амар өндөр хүүтэй. Яг тэрнтэй адилхан чек ч гэсэн провизент руу гүүгээл болцоол та нар. Провизент систем хамгийн хэрэггүй новш.
Новшийн газар ч яг үндэ хэлэхэд муу хэлэхэд нэрэ сонсох юм бол гомдгол баг. Улам өндөр хүүтэй ямиг төлөх гэж ингээд чичирх гэж та нар бид нар чехэд очоогүй үстэй юм дээ. Ерөнхийдөө бид нар суур юм зарчмууд гэж байна л да. Өөртөө үнэнч байж өөрийгөө удирдах сурсан хүн мөнгөө удирдах сурнаа. Хамтлагаа өөрчлөх хэрэгтэй болж байна. Тэ? Энэ сар элдв худалдаа авалт хийхгүй. Хэдэн корона цааш нь хийнэ л гэсэн бол заавал тэрэндээ хүрэх ёстой. Одоо нэг сайхан эрүүл хоолтой сайхан гэр болвол яг л аав нөхөр эхнэр хоёр яриад тэгсэн хэрнээл нэгэн төрсөн өдөрт ойронгууд л нөгөө ууж идэх болчдөг. За дараа сараас эхлэе гэдний хошин шогод. Яг тийм амжилттай байдаг шүү дээ. Яг үндэ л. За дараа бол. За дараа ч зэлэн гасвал. Хөөртөө бид хэд ер нь хөрөнгө оруулалт хийхээс ерөөсөө айж болохгүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт гэдэг үгэнд бүр хүн дурлах хэрэгтэй юм шиг санагддаг. Байр орон сууцсандаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Одоо чи чадвартай байгаа дээр одоо хөдөлмөрийн боломжтой байгаа дээр тэнд цалин авч байгаа дээр чи өнөөдөр хөрөнгө оруулалт хийж. Өөрийнхөө эрүүл мэндэд чи хөрөнгө оруулалт хийж гэнэ үү? Өнөөдөр чи цалин авах болгондоо чи өөртөө тэр хоолны нэмэлт бүтээгдэхүүн аваад ууч. Хөрөнгө оруулалт заавал хийж явах хэрэгтэй. Чи эрүүл байж чи дараагийн ажил таслахгүй нэг айтаахан аагч хүлээ авахгүй явна үстэй. Тэгэхэд үгүй шүү дээ. Нарилаа. Яа тэр нүгээрээ данна бид нар мөнхийн залуу мөнхийн нэрч хүчтэй чадвартай байдгүй л аахгүй. Нэг мэдхэд та нар над шиг юм миний насны дээр очсон бай. Тэр үед эрүүл сарвал байж гэнэгүй юу гэдэг л эсэлт асуудал. Яг тэгвэл шүнжин 12 цаг хийгээл шүний ээлжинд явал ингээл ахлах чинь хүний одоо нөгөө бие организм нь одоо жинхэнэ цаанаасаа бүр яг үндэ болоод гасалж байгаа шүү дээ яг үндэ. Болоосаа. Эрүүл мэндэд заавал хүн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. За дараагийн хөрөнгө оруулалт үргэлж заавал боловсролтой хөрөнгө оруулалт заавал хийж явах хэрэгтэй. Заавал суралдаа. Яагаад сурахаас татгалзаад байгаа юм бэ? Ямар ч хэрэггүй юм дээр л лайк комент үлсгээр ингээл цуваад ах юм аа энэ фэйсбુક дээр харж байгаа. Тэгэхэд ямарваа нэг сургалтын энэ комент одоо ямарваа нэг сургалтын постонд орвол ерөөс гац 2 хүн комент, гац 2 хүн лайк. Сурахыг хүсэхгүй шүү дээ. Айгу залхуу юм тий. Сурахгүй бол хүн яаж явах юм бэ? Хүн ихээсээ түрээд бүх юм мэдчихэд гардггүй л байхгүй. Сайхан амьдрий гэж байгаа бол мөнгөтэй болъё гэж байгаа бол сайн бизнес зөв хий гэж байгаа бол алдаа эрсдэл баг гаргая гэж байгаа бол та суралцахаас өөр арга байхгүй. Суралцах цаг заавал өөртөө гаргаж сурах хэрэгтэй. Тэгжээч л та өнөөдөр мөнгөтэй байна. Тэрнээс биш мөнгөгүй байна, болж ийн бүтчихээн. За тэгээд цалингаараа ингээд бүх юма дараад ингээд явъя, ингээд нэг мэдхэл саяхан л чехэд очижсэн. Саяхан л би Европод очижсэн. Одоо өнөөдөр хураасан мөнгөгүй байгаа бол өөрчлөлт хийхээс өөр арга байхгүй шүү дээ. Хийсэн дээр шүү дээ. Бусдад таалагдах гэж хизээч амьдарч болохгүй гэдгийг бас дахин хэлье. Брэнд өмсөөл ямарваа нэг машин хэрэггүй нь бараг л байнгын одоо ажилдаа явдаг бол одоо хамаа машин аваад ундаг юм байгаа. Тэгэхэд хажууд нь үйлдвэр байж байвал тэр машины хэрэг байгаа юм уу? Нээ хүнтэй машин. Тэгээд би энэс өрсөөл герман машин, үнэтэй машинууд нь аюун үнэтэй засварын мөнгөтэй, аюун үнэтэй даатгалтай. Ингээл би энэс илүү гарах гал нэг тийм хандлага бол нууц биш байгаа шүү дээ. Тэгэл нэг үнэтэй өнөртэй ус яа. За тийм ярих юм бол их юм байна. Бусдыг дуурайх хэрэггүй шүү дээ. Бид нар эцэст бид нар чинь гориллууд, шимпанзанууд биш үстэй. Бид нар чинь тийм нэг сармагчингууд биш үстэй. Хин нэг дуурайгаа л явж байгаа өөрийн бодлого. Хүн болгон өөрийн гэсэн бодолтой байх ёстой шүү дээ. Өөрийн гэсэн час хийсэн сахилга баттай, өөрийн гэсэн час хийсэн мөнгөтэй дансандаа тэгжээж л хүн өнөдөр өөрийнхөө үнцэн тэг тусам хүн өөрийгөө үнэлдэг, өөрийн үнцэн өсдөг. Ямар ч одоо дансандаа мөнгөгүй, ямар ч гэсэн чехэд очиод 4-5 жил болчиход ямар ч юм хийж бүтээгүй эргээд та нар оцсон хойно юу бүтээв гэж өөрөөсөө заавал асуул та. Тэ? Хийж бүтээсэн юм байхгүй бол тань юу ч хийж бүтээхгүй байх тусмаа чиний үнцэн чи өөртөө итгэл алдаж байгаа. Да би чадаад ерөөсөө за нөгөө нэг за би ч ерөөсөө за чи таалж чадна би чадахгүй дээ гэсэн нэг яриад тус байдаг шүү дээ. Яг тийм байдалд хүрнэ.
Гэхдээ адилхан ээж аавч чамайг эрүүл сарвал төрүүллээ. Сайхан нүд амтай, хөл гартай, хөдөлмөр хийх чадвартай. Өнөөдөр чамайг дэмжиж ингээ Европ руу гаргачлаа. Юугаараа дутуу энэ чи босд хүмүүсээс дутуу юм нэг ч байхгүй шүү дээ. Ганцхан энэтэйгээр нөхөрлөхгүй л байгаагаар л ялгаатай байгаа. Өөртөө чанга өрөөлд зөөлөн бай гэж бас хэлдэг те. Тэр бас зөв үг шүү бас яг үнэндээ. Тэгэхээр өөртөө чанга бай гэдэг нь ерөөсөө чи сахилга баттай л бай. Даа ялангуяа мөнгөний асуудал. Битээ илүү дутуу зээл өгөлдөө. За тэг зээлийн асуудал бүр ёо үнэхэр тийм. Тэгээ зээл өгсөн чи одоо өгдөгвэ гэл ингээл гомдлох юм. Битээ анхнаасаа л өгөхгүй бол асуудал байхгүй шүү дээ. Тэ. Тэгэхэд чин мөнгө зээлдчихэл дараа нь тэгэл баг нөгөөх нь за юу сүртэй дараа сард өгнө өсөөр хаал байх нэг мэдгэж чехс нүгэ явцдаг. Ийм асуудал зөндөө гарч шүү дээ. Тэг авч чаддаг. Нэг сайн хүн болоод нөгөөдөө авах гэж байгаа хүн чинь зүгээр даал мөрийг алгацсаар агаал хэдэн төгрөгийн салгаал авчин. Баахан зовлон хийлээл. Чим л туслахгүй бол би одоо өглөө хатлаа гэл. Тэгэл яг эцэц нөгөөх нь мөнгө авсныхаа дараа баг юу л хуцаад байгаа гэл тэгдэг үсттэй. Тийм болсоо зөндөө байна шүү дээ. Тэгэхээр анханасаа өгөхгүй байвал яасан. Ямар ч ер нь бол мөнгөн дээр бол ялангуяа тун бодлогогүй асуудал битгий хийлдэ. Маш сайн бодож тий мөнгийг бол их ухаалгаар зарцуулах тусам мөнгө чинь өснө. Тэнхтэл яах гээд байгааг нь мэдэхгүй тэнхтэл нэг 5-10 цаасаа тэгэл байхлаар нь л нөгөө дансанд байгаад ахлаар нь доороос нь юм хатгаад байдаг юм уу яадаг юм. За нэг хосбод ороод ганц хоёр би аваач. За нэг тэнд очиод ганц юу яач. Тим нэг шоу очиод үзчихэд ирэгээл ингээл ямар ч хэрэггүй өөрт нь ямар ч ашиггүй зарлагыг аявих гаргаад ингээд ахлаар чи яа дансан хөнгөлтөд. Ирхчлээтэй болоё хэдүүлээ гэд би уриалдаг байгаа байхгүй ерөөсөө тий. Баян болцгоё. Гэхдээ баян гэдэг нь бол ганц мөнгөний асуудал биш шүү дээ. Мөнгөтэй хүн баян гэдэг нь уучлаарай үгүй шүү дээ. Тий. Баян гэдэг чинь ерөөсөө хүн хамгийн гол нь ирхчлээтэй хүнийг л хэлнэ. Тийм ээ. Баян хүнийг. Яг тэ эрхчлөө үед за эрүүл мэндийн эрхчлөөтэй өвдөж хавддаггүй тий. Дураараа цаг заваа өөртөө зарцуулчихдаг хүнийг тий мөнгө төгрөгөө зөв зарцуулчихдаг хүнийг зах хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд тэрнээсээ 5-10 цаас олждаг хүнийг ээж аав нь хайртай хүмүүс нь хажууд нь байгаа хүнийг үр хүүхэд нь эрүүл сарвал өнөөдөр хажууд нь инээгээд гүйж яваа бол тэр хүнийг л баян гэнэ үст. Тэр болгоныг бүрдүүлэхийн тулд таны юу хэрэгтэй? Нөө хэрэглэх зоос хэрэгтэй юу? Хэрэгтэй шүү дээ. За тэгээд орлогын их үүсвэрээ нэмж цалин хүрхгүй байгаа гэж цалин хүрхгүйтэй байгаа юм биш. Ерөөсө цалингаа та зарцуулж чадахгүй байгаа юм шүү. Энэ лайваар би ганцхан чиний сахилга бат муу байна л гэдгийг л би тийм л дүгнэлт хийх гэдэг. За тэгээ миний лайвыг уншиж байгаа хүн бүгдээрээ тийм биш байгаа ойлгомжтой. Мөнгөө маш зөв зарцуулж байгаа хүмүүстээ баяр хүргэе. Сайн байна. Өшөө их өсөх боломжийг сайн давхар хайгаарай. Давхар орлогыг даа ялангуяа чек давхар орлого хийхгүй бол мөнгө өсөх, мөнгө хадгалах хэцүү шүү. Би одоо 20-30 жил амьдралаа. Тэр зовлонг бол зүгээр аагаас авахлаа яа хүртэл мэддэг учраас та хэдэд бас зөх хэмжээний юм хуваалцах гэдэг ингээд байдаг баг. Анх очиод надаа үнэхээр хэцүү байсан. За тэгэл нэг ресторан бар нээсэн үнэхээр хэцүү байсан. Хаасан бүр орчуулгын 200 кроноос өөр надад ямар ч орлогогүй тийм үе байсан. Байр түрээсийн байраа мөнгийг төлж чадахгүй байсан. Тийм үе байсан. Бүр автомат тоглоом руу гүйжсэн үе байсан. Тэр болгоны чинь тэр муухай заван тэр алхмуудыг чинь бүгдийг туулаад гарцсан учраас би та нарт зүгээр энэ лайвд хийдэг л байхгүй. Тэр үед надад зөвлөжсэн хүмүүрээс нэг ч байгаагүй. Ганцхан тэр намайг тэр шалбаахаас би яаж гарсан гэж ерөөсө суралцаж эхэлснээс л гарч эхэлсэн шүү. Би энийг ажиллуулах нь ёстой юм байна гэдгийг л ойлгосон. Тэрнээс биш мөнгөнтэй ч биш. Хин нэг нь надад туслахантай ч биш. Тэгэхээр хүмүүс хүүхдүүд минь алдаж оноход бол асуудал байхгүй. Би ч гэсэн алдаж исэн учраас би өнөөдөр үдийг төвшөнд бас өөрийгөө бас нэг цайны мөнгө, тэтгэврийн мөнгөнд би ойчлохгүй гэж зогсож байгаа л гэж хорвол хэдэ талархаж явдаг. Залуу байна. Цус шингэн байна. Гадаадд байна. Одоо тэгвэл тэгэл хизээ доллартай болох юм. Хизээ евротой болох юм. Хураах юм.
Өөрөөсөө асуу, төлгөө гарга, бич. Шууд бич. За би төдөн төрөний орлоготой, төдөн төрөний зарлага гаргадаг. Сар болгон төдийг цааш нь хийн. За сар цааш нь хийснээсээ би төдийг одоо эх орондоо байр авч гэдэг юм уу? Эсвэл одоо тэр хаана тим бонд худалдаж авч гэдэг юм уу? Хүн болгонд асуудал байгаа шүү дээ. Бодож байгаа юм. Бодоод суугаад яван дээр суугаад байхгүй хэдүүлээ. Бодсон юм аа, сурсан юм аа, үдсэн харсан юм аа, мэдсэн зүйлээ бүгдийг хэрэгжүүлэхгүй бол тэрийг бодох шаардлага байхгүй. Тэрэнд орол зүгээр кино үзээд хэвтгэж шиг зүгээр. Хэрэгжүүлэхгүй бол тэр олон мэдлэгээр яах юм? Баахан хэрэгжүүлэхгүй мөртлөө YouTube-ийн баахан бичлэгнүүд сонсоо суугаад байдаг усуд бас байдаг юм байлээ. Тэгвэл мэдсэн сурсны шаардлага юу байгаа юм тэгвэл хэрэгжүүлэхгүй бол амьдралдаа оруулахгүй бол яах юм? Хаалттай гэж хаалган ядаргаа. Зүгээр сайхан кино үзээд кайтай байжсэн тийм үстэй. За тэгээд хангалттай тэнэгдлээ шүү дээ зарим нь. Тоглоом бол яаж өнөөдөр баларч юм. Хангалттай арг пиа уугаал Монгол чехэд яаж юм. Хангалттай шүү дээ одоо болно. Стоп. Авах болсон гэж хэлэх гэдэг би. Тиймэрхүү. Тэгтээ тэр бол цөөхөн идэвхт байгаа. Гэхдээ одоо хэрэггүй. Хэрвээ чи миний лайвыг сонсож байгаа бол миний хүн бойл одоо бойл тэрийгэл гэж хэлье. Тоглоом зүгээр бүгдийг хаалгаад тэрнээсээ хол бай. Ямар их мөнгөийг чи өрн таран хийж ямар их мөнгөийг чи яа тэр мөнгө чи ямар олон хүнд туслах боломжтой мөнгө устгах байгаа чи мэдэхгүй байна. Өөрийгөө яаж балж байгаа чи мэдэхгүй байгаа шин. Одоо ойлгох цаг болсон ш. Тийм учраас тоглоомноос аль биенээс хол хийцгаа бүгд. За тэгээд болгоомжлоо бол тэ хамгийн сүүлд хэлэхэд нэг юм хийх болохоор за энэчтэй мэдхгүй дээ юу бол гэл ингээл гэдэг нөгөө хаширлаа л одоо нэг тийм улсууд байна ёо. За нэг 5 төгрөг гаргачих юм бол бас хитрхийн нарийн нэг хэдэн гарууд байна бас тийх юм бол уучлаарай та яг тэрийгэ тэрэл эвтээд байна. Тэр тэрсэн мөнгө чинь 5 жил битгий хэл 5 сарын дараа үнцнээ унж байгааг одоо ойлгож байна уу юу? Нодлон үл хөдлөх хөрөнгийн одоо орон сууцны үн ханш одоо 7% нэмэгдсэн. Одоо ч дахиад нэмэгдээл явж байна. График та нар харж байгаа биз? Монгол юмны үн орон сууцны үн яаж өсөж байгааг та нар харж байгаа биз? Юм үзэлтэй харалтаа тий юм сонсолтоо тий харанхуй байгаад ширэггүй штэ. Тийм сайхан боломж байгаа юм чинь та хэдэд маань Европод амьдарч байгаа юм чинь одоо бас жоохон зоригтой, зоригтой, тууштай ингээд яваад үзтэй л гэж ингэж зөвлөхөр байна. Чадна штэ бид нар хугасаа. Битээ залхуур. Хичнээн олон хүн өнөөдөр Европод очиод та нарын оронд ажиллах юмсан гэж хүсэж мөрөөж байгаа улсууд өнөөдөр зөндөө байгаа шүү Монголд яг үнэндээ. Тэгэхээр та нар очичоод юу ч хийхгүй те нэг очиод ажлын оронтой бүгэлээс өөр юм байхгүй бол уучлаарай шүү те. Яг үнэндээ тийм биз дээ. За бүгдээнд амжилт хүсье. Айл болгон өр гэр бүл болгон хүн болгон зоос ариун байх болтугай. Мөнгөтэй байх болтугай. Тэгээд тэр мөнгөө зөв зөвстэй улам их үржүүлээд аривжуулаад ингээд явах бидэрт боломж бол зөндөө байдаг юм шүү. Ганцхан тархитаага хэдүүлээ нөхөрлөцгөөе. Баяр та.